виртуал хөрөнгөний зах зээлийн талаар өнөөгийн төлөв байдал болоод цааш тийм боломжуудын талаар асуусан. Ер нь одоогийн байдлаар дотоодын виртуал хөрөнгөний зах зээл ямар дур зоригтой харагдаж байна? За маа дотоодын виртуал хөрөнгөний салбар чинь ер нь бол бас одоо санхүүгийн зохицуулах орооны бүртгэлд ор явдаг. Тэгээ бүртгэлтэй яг хуу салбаруудынхаа хамгийн одоо залуухан сүүлд гарч ирж буй салбар те 2021 онд хууль нь батлагдаад 22 онд одоо журам хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр харьцангуй жижигхэн салбар шинэ салбар боловч жишээ нь 2024 оны байдлаар 1.2 их 80-ийн одоо биржүүдээр арилжаа явагдсан. Тэгэхээр юу гэдэг та хэд үнэт цаас хөрөнгөний биржийн зах зээлээ бас гадарчлаа гэх хөтэй. Тэгэхээр тэрнтэй харьцуулахад ер нь маш хурдцтай өсөж байгаа. Яагаад вэ гэдээ ингээд хараад үзэнгуй за нэгдүгээрт олон улс нөгөө нэг крипто тодорхой хэмжээнд уналтанд орсон байсан хэдий ч одоо Трамп ерөнхийлөгч болсноос хойш арилжааны хэмжээ ер нь бол ихэд өссөн. Тэрийгэ дагаад ч гэсэн мэдээж тэрний нөлөө тодорхой хэмжээнд орж байгаа. Яг хоёр дахь нь нөгөө нэг крипто зах зээл маань өөрөө л тэртээ технологийн бүтээгдэхүүн. Тэгэхээр технологи суурьтай ашиглахад буюу одоо юу гэдэг харилцагч болоход бүртгэлжүүлэхэд арилжаанд оролцоход ерөнхийдөө шийдлийн хувьд их уян амар гэдэг утгаараа ерөнхийдөө арилжаа гүйлгээнүүд бол одоо хийгдэх нь их амархан болсон. Мэдээж төвлөрсөн бус одоо блокчейн технологи дээр суурилдаг гэдгээр давуу талтай. Яг хуу эдгээрийн бүгднгийнх нь нөлөө ороод ер нь бол 2024 онд манай салбарын хувьд бол нэлээд одоо түүхэн өсөлттэй юм жилүүд байсан. 2025 оны хувьд бол яг хуу тодорхой хэмжээний одоо валютын нөөц гэдэг юм үндсэн эдийн засаг, дотоод эдийн засаг гэдэг зүйлүүдээс хамаарат өсөлт яг 24 оныхоо бол гүйцэхгүй байгаа. Гэхдээ олон шинэ юу гэдэг төсөл санаанууд бол бирж тус бүрийн хүрээнд яригдаад ингээ хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр ахын мэдээж одоо захин хөрөнгө оруулалтын одоо ер нь давуу тал нь бусад одоо хөрөнгө оруулалт боломжууд бас ямар гэдэг юм бол хувьцаа одоо бонд одоо Монголын өргөний зах зээлд нэлээдгүй өргөжөд байгаа зах зээлүүд харьцаж үзэх юм бол одоо крипто зах зээл рүү орох нь сүүлийн үед мэдээж нэлээдгүй савлгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь давуу талууд нь хөрөнгө оруулагчдад ер нь аржаалагчдад муу одоо ямар давуу талыг бий болгож байгаа вэ? За яг нөгөө нэг хөрөнгө оруулагч өөрсдөө янз янзын төрөл байгаа. За миний хувьд бол яг криптод хөрөнгө оруулж байгаа хүмүүс ингээд хараад үзэх юм бол саяхныг хүртэл бол одоо яг үнэхээр крипто энтузиаст буюу нэг технологийн сонирхдаг те төслийн сонирхдаг ийм хүмүүс ихэнхдээ худалдаж авдаг. Тэр худалдаж авсан хүмүүс маань нөгөө нэг хаана хадгалж байна, байршуулж байна гэхэнгүүт DeFi буюу төвлөрсөн бус те янз бүрийн өөрсдийн нэтворк дээр байршуулж урамшууллын токен олох гэдэг юм уу ийм харилцагч давмгаалдаг байсан бол 2024 он 23 оны сүүлээс эхлээд томоохон хөрөнгө оруулалтын сангууд маань ер нь бол за энэ крипто ч өөрөөсөө ингээд феномен буюу үзэгдэл болчихжээ. Тэ хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл юм байна гэд ETF сангуудад бүртгүүлж гисэн. За тэгээд та бидний мэдэх нөгөө Fidelity, BlackRock гэд бүхэл том сангууд маань одоо spot Bitcoin ETF-үүд гаргаад гисэн. Энэ маань юу гэж нөхөр нөгөө нэг үндсэн одоо үнэт цаас бонд өөрөөр хэлээд хувьцаа авдаг байсан хэрэглэгчтэй хөрөнгө оруулах одоо сувгийн нээж өгч ийн гэсэн үг. Яагаад энийг бас онцлоод гэдэг юм бол хүмүүс санал болгоод байна вэ гэхээр ер нь бол нөгөө крипто маань alternative investment гэж явдаг. Юу вэ гэхээр үндсэн нөгөө нэг өгөөж өгдөг бүтээгдэхүүнүүдийн маань өгөөжийн хувь бага байгаа тохиолдолд diversify буюу өөрсдийнхөө хөрөнгө оруулалтыг солонгоруулахын одоо зорилготойгоор криптод ер нь хөрөнгө оруулалт. Зарим хүмүүс яг жишээ нь биткойныг алттай одоо зүүрлж яадаг те альтернатив asset гэдэг утгаараа цаг үе хэцүүцсэн үед ерөөхдөө биткойн одоо юу гэдэг алт руу хийдэг гэдэг үзэл баримтлал байдаг. Миний яг нэг хувь хүний үүднээс манай биржийн хувьд гэсэн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг үүднээсээ юу гэж үздэг вэ гэхээр таны өөрөж хэлж байгаа савлгаа өндөртэй. Тэгэхээр яг үндсэн хөрөнгө оруулалт буюу одоо income generating буюу одоо орлого олох зорилгоор биш яг спекуляц буюу нэг өндөр өсөлт савлгаанаас нь ашиг хийх юм зорилгоор л ер нь бол хөрөнгө оруулж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр ах юм бол мэдээж энэ оны байдлаар крипто зах зээлд том үйл явдал зөндөө болно шүү. Тийм мэдээж биткойн хааш бол түүхэн дээр зэгтээ өрссөн за сүүлийн үед бол эргээд буурж явах шаардлага. Тэгэхээр сүүлийн сарын хугацааны хөдөлгөөнийг та юу гэж харж байгаа вэ? За яг биткойн нэг том түүхэн дунджаар наваад үзэх юм бол юу гэдэг би анх биткойныг сонирхож эхлээд 2017 онд ингээ харж яхад ерөөхдөө 300 500 гэл ингээл тэ үн их бага байсан. Тэрнтэй харьцуулахад бол урт хугацааны бол үнэхээр юу гэдэг түүхэн өсөлтийг үзүүлж байгаа юм бүтээгдэхүүн. За сая сүүлийн хэд хоногт бол унсан 100 гарцсан байж байгаад баг
80 руу 88 дээр очиод орох тогтуудаа ингээд нэлээд доошо уналт явагдаж байгаа. Яг хуу энэ дээр ихэнх нөгөө нэг сонирхогчд дагдаг хүмүүс юу гэж ярьж байна вэ гэхээр тодорхой хэмжээний нөгөө нэг үндсэн зах зээлтэйгээ бас биткойн чинь тодорхой корреляцтай явдаг. За хувьцааны зах зээлтэй ерөнхий эдийн засаг эдийн засаг дотроо мэдээж Америкийн эдийн засаг бол үнэхээр том нөлөөтэй. Америкийн эдийн засагт ерөнхийдөө сүүлийн бас хэд хоног хувьцаа маань өөрөө нэлээд уналттай байлаа. Холбооны нууцсан буюу Америкийн төв банкны хүү буурахгүй дээр л ер нь бол одоо мэтгэлцэн гэдэг юм уу асуудлууд явж байгаа. Дээрээс нь AI-д оруулж буюу одоо хөрөнгө оруулалтын хэмжээ эргээд өгөөж өгөхгүйгээд өнөө иймэрхүү том асуудлууд чинь биткойнд хөрөнгө оруулсан нөгөө том хөрөнгө оруулалтын сангуудад мэдээж юу гэдэг нөлөө сигнал болж очиж байгаа. Тэгээ хамгийн түрүүнд ямар позиц хаадаг вэ гэхээр тухайн сангууд ч н одоо эрсдлээс хамгаалаад эдийн засаг үнэхээр хямрах гэдэг бол хамгийн эрсдэлтэй буюу савлгаа өндөртэй гэдэг утгаараа жишээ нь крипто позицуудаа хааж эхэлж байгаа. Энийг дагаад нөгөө үн хаагдаад юу гэдэг үн унаад ирэнгууд нөгөө нэг хөшүүрхтэй буюу фьючерсгээ яриад байгаа leveraged арилжаанууд маань хүсүүсээг нөгөө одоо үргэлжилсэн спиральд ор авчиж байгаа хгүй хаагдаад. Тэгээ миний ойлгосноор бол ер нь гол асуудал нь бол яг нөгөө нэг жишээ нь криптогийн өөрийнх нь блокчейн дээр асуудал эрсдэл үүссэн тий. Өмнө нь яг нөгөө ундаг шалтгаанууд нь ямар нэгэн scam fraud буюу одоо хулгай over заллингийн асуудал сүлжээний доголдол гэдэг юм уу. Яг суур интринсик дотоод асуудал бол байхгүй. Яг гадаад нөгөө нэг зах зээлийн буюу бусад одоо хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд нөлөөдөж байгаа ерөнхий эдийн засгаас хамаарат савсан болов гэж хараад байна. Тэгэхээр энэ сэдвээр явах бол сүүлийн зарим шинжээчдийн үзэж байгаагаар бол крипто валютуудын ханш сүүлийн үед макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ илүү уламжлалт хөрөнгөшгөө хөдөлдөг болж байна. Өмнө нь бол тэгж хөдөлдөг байсан. Тэгэхээр цаашдаа ер нь бол таны тал дээр юу гэж бодож байгаа? Цаашдаа крипто зах зээл крипто валютууд ер нь бол уламжлалт хөрөнгөшг макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр суулгаад ингээд цуг буураа цуг өсөөд одоо ямар нэгэн эрсдлийн хэмжээ хүртэл цуг явах болов эсвэл яг одоогийн байгаа шиг ингээд огцом саалгаа өргөжлөх болов. Яг уу миний зүгээр одоо харж байгаагаар бол нэг өмнө нь бас яг корреляц өндөр биш гэдэг юм уу харилцаа хамаарал бага байсан. Салбар маань өөрөө үндсэн эдийн засагт эзлэх гэдэг юм уу те эдийн засгийн дүнгуудтэйгээ харьцаа рейшонуудтай харьцуулахад бас нэг нөлөөлөх хүч биш байсан. Одоо нөгөө салбар чинь өөрөө тэргүү том болчлоо. Томоохон хэмжээнд очсон. Тэгээд энэ маань өөрөө олон тоглогчтой болцсон. Өнөөдөр крипто эзэмшигчдийн дэлхийд аярах тоо маань өөрөө нэлээдэн сая даваа явцсан гэдэг утгаараа нэг ерөнхий эдийн засгийн нөлөө маань хүссэн үсээгүй тухайн нэг крипто одоо хоодлол гэдэг нэг холд хийж байгаа хүмүүсийн маань амьдрал юу гэдэг юм уу те хөрөнгө оруулалтын шийдвэрт нөлөөлөд ирэнгууд хүссэн үсээг бас дагаад хөдлөөд эхэлж байгаа. За нэгдүгüүрх нь хоёр дахь нь крипто зах зээлийн хөдөлгөөн гэдэг маань ерөнхийдөө 90% нь баг биткойн л хөдөлгөөн байдаг. Яг бол нийт market value буюу зах зээлийн үнэлгээг нь хараад үзэхэд биткойн одоо хамгийн доминант буюу одоо томоохон тоглогч нь. Тэгэхээр биткойны үн хаашаа савлж гин тэр маань өөрөө ерөөхдөө юу гэдэг мэрч өгдөг вэ гэхээр тухайн зах зээл хаачиж байна гэдэг асуудал. За тэгэнгუთ нөгөө нэг үндсэн эдийн засгийн савлгаа зүйлийг чинь тодорхойлдог хүмүүс нь жишээ нь өнөөдрийн төвшөнд ритейл буюу тап таяр биш болчиход байгаа юм л та. Энэ маань юу болчиход байна вэ гэхээр хөрөнгө оруулалтын сангууд те тэтгэврийн сан asset management компаниуд эднэр маань өөрсдөө нөгөө нэг криптод бас оролцоод ирчингууд тэдгэрийг маань шийдвэр байна нөгөө юу гэж гарч ийн гэдэг маань үндсэн эдийн засагтай хамааралтай болчихгод корреляц нь ялтчгүй ингээд холбогдоод авчиж байгаа гэсэн.